За сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдрийн лайв хичээлийн сэдэв маань салалт бүтлгүй хайрт орлолын дараах сэтгэл шаналл гэдэг сэдвээр би та нарт өнөөдөр хэд юм хэлж өгье гэж бодлоо. Тэгэхээр намайг танихгүй хүмүүс би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach чиглэлээр ажиллаж амьдарч суралцдаг тийм нэгэн хүн юм байна. Тэгэхээр та нар гайхаж магадгүй л дээ. Яагаад салалт тийм бүтлгүй хайрт орлолын дараа хүн заавал шаналлах ёстой гэж. Энэ бол бидний заавал мэдрэх ёстой, заавал суралцах ёстой тийм нэг шаналл, тийм бүтлгүүцсэн хайрт орлолын дараа тийм тэр бүхнээсээ суралцах тийм боломжийг бидэнд өгч байдаг. Энийг бид нар юугаар олж харах вэ гэхээр зэрэг бид нар хүүхэд байх үеэс хамгийн анхны хайрт орлол гэдэг юмтай бас учирдаг штэ, тийм ээ. Анхны хайрт орлолтой уулзраад анхны хайрт орлол бүтэхгүйгээс болоод бид нар шаналж эхэлдэг. За яг энэ анхны хайрт орлол бүтэхгүйгээс болоод шаналж эхлэх үедээ хүүхэд юу гэж боддог вэ гэхээр өстө нэр ямар хэцүү юм бэ? Энд чи өстө нэр үнэхээр амар өвддөг юм байна. Энэ бол өстө хэцүү асуудал байна гэд ингээд бүр тэр талаараа бүр хинтээж ярихаас айгаад ингээд бүр өөрөө дотгошин ингээд нөгөө дун гэдэг юм хясаанд ордог шиг хаагдагч тал байдаг. Тэгэхээр яхав ээж аав та нар хүүхдүүд чинь анхны хайрт орлолтой учирч байхад тэрэнд нь зөвлөгч болж чадах нөгөө төгөр та нар өөрснөө тийм бүтлгүй хайрт орлол дээр нэмээд юу ч байж болно. Гэр бүл дандаа ингэж хамтдаа амьдраад салахгүй байх гэдэг юм бас ховор идэг. Эннээс хойш яах вэ гэдэг асуудал бас гарч ирнэ, тийм ээ. Тэгэхээр энэ салалт, энэ бүтлгүй хайрт орлолын дараа энэ сэтгэл шанал гэдгийг яаж зөв болгож ашиглаж чадах талаар би танарт өнөөдөр хэлж өгье гэж бодлоо. За тэгэхээр бидний хамгийн буруу юм юу байдаг вэ гэхээр зэрэг хин нэгэн хүн шаналаад ингээд сэтгэлийн шаналл гэдэг юм хайр дурлалаас болоод унсан тохиолдолд бид биендээ юу гэж хэлдэг вэ гэхээр аль эсвэл хүүхдүүддээ юу гэж хэлдэг вэ гэхээр зэрэг за чи ийм их юмнаас болоод ингээд хат яадаг юм бэ? Чи юу сони энэ хайргүй л өчг гээд авиг гэл ингээд биенээ дандаа ингээд наад асуудлаа орхи, наад асуудлаа хай гэдэг байдлаар ханддаг. Тэгтэл яг тэр хүнд чинь чамтай ойр байгаад чамайг ойлгоно гэж бодсондоо чамд ярьж байгаа, чамд сэтгэлээ нээж байгаа тийм үе байгаа гэдгийг бид ойлгохгүйгээс болоод за сүртэй юм бэ? Ийм юмнаас олж шаналвал чи ирээдүйд яах юм гэсэн байдлаар өнөө хүүхдүүдийг бүр ингээд сэтгэлээ хинт жилчилж болохгүй өөрийгөө илэрхийлэх чадваргүй хүн болгоод хүмүүжүүлчихдэг. Тийм болохоор яах вэ? Бид нар энийг анханасаа хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцахаа хүртэл мэддэг байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр яг юм салалт бүтлгүүдсэн хайрын дараа хүн яадаг вэ гэхээр яг хагцал гашуудлын горим гэдэг шилжчихдэг. Хагцал гашуудлын горимын үед хүнд яадаг вэ гэхээр маш их тийм гониглал, гомдол гэдэг юм давцах үе эхэлдэг. Гониглал гэдэг нь өдөр тутам хийж байсан, хамт юм хийж байсан хүмүүс байхгүй болчлоо, тийм ээ. Дээр нэмээд гомдол гэдэг юм давцах нь би энэ хүнийг өөртөө байлгаж чадах юу хийх байсан бол яагаад би энэ хүнийг явуулж чадаа гэж ингэж гомдож эхэлдэг. Тэгтээ энэ салалт бүтлгүүд хайрын дараах энэ сэтгэл шанал гэдэг нь бүр нэг онцгой тийм парадигма гэж ярьдаг. Бүр нэг онцгой тийм өөрийгөө ингээд буцаан нөгөө хэцүү байдалд оруулдаг нэг юм нь юу гэдэг вэ гэхээр зэрэг өнөөдөр чамайг өвтгсөн хүн, өнөөдөр чамайг өвтгөө тий өөрөөс чинь явсан хүн яг чиний хувьд сэтгэлийн шанал үүсгээд байдаг хүн болчтой. Тэгэхээр яах вэ? Чи хин нэг хайрлаад тэр хүний араас гониглаад байдаг. Тэгтэл тэр хүн нэгэн зэрэг хэрэгтэн болоод чамайг өвтгсөн хүн болчтой. Магадгүй чамайг орхиод өөр хүүхэн дээр очисон байж болно, тийм ээ? Эсвэл өөр залуутай нийлсэн байж болно. Тэр утгаараа яах вэ? Хэрэгтэн болчтой. Тэгэхээр чиний дотор ерөөсөө нөгөө дааврын зөрчилдөн гэдэг болоод эхэлдэг. Тэр даавар яаж зөрчилдөг вэ гэхээр зэрэг угаасаа чиний тархинд стрессийн гормонууд ингээд стрессийн гормон буюу дааврууд ингэж ялгарч эхэлдэг. Дээр нэмээд гониглаад ингээд ийм үед чинь бүр илүүтэй ихээр ингээд стресснээсээ болоод хүний дархлаа сулраад дээр нэмээд биеийн болон сэтгэл зүйн тийм дархлаа гэдэг юм байхгүй болоод хүн бүр тэрнээс болоод өвчин, янз бүрийн биеийн өвчин, зарим нь бүр толгооны өвдөд орноос бас чадхай болдог бол нэг хэсэг нь бүр ходоод нь тэрнээс болоод гүйлгээд жорлонгүйгээд ч юм уу эсвэл бөөлжөөд ч юм уу ингээд янз бүрийн биеийн тийм янз бүрийн симптомууд илэрдэг шүү дээ, тийм ээ. Шинж чанарууд илэрдэг. Зарим нэг хэсэг нь бол бүр хүн дээр илэрх юм бол тийм broken heart syndrome буюу яг тэрний дараа бүр амиа хорлох,
дээр нэмээд зүрхний клапан хаагдах гэх мэт бүр хүнд тийм синдромууд л орж эхэлдэг байна. Тэгэхээрээс зэрэг та нар асууж магадгүй тэгвэл окей, хайр дурлал бүтлгүй байдлаас болоод хүн шаналдаг юм байж. За тэгвэл шанал нь хизээ энгийн шанал гэж үзэх вэ? Хизээ энгийн бас шанал болоод одоо бүр тэр broken heart syndrome буюу одоо энэ өвчтний байдалд орчих вэ? Хизээ бид нар мэрэгжлийн хүнд хандах вэ гэдэг тийм асуудлыг та нарт тавьж магадгүй. Тэгм бол хэр хэмжээгээс хэтэрсэн бүх юм ер нь мэрэгжлийн хүнтэй шийдэж асуудлыг шийдэж ярилцах хэрэгтэй болдгийн шүү. Тэгэхээр би та нарт одоо энэ дээр юу хэлэх гэж байна гэхээр зэрэг та нарын бие явж идэг ямар өөрчлөлт гардаг. Тэгээд яг одоо ийм одоо сэтгэл зүйн шаналлд унтсан тохиолдолд та нарын одоо анхны тусламж болж хэрэглэх тийм 4 алхмыг би та нартай хэлж өгье гэж шийдлээ. За тэгэхээр зэрэг би хэлсэн шүү дээ бидний одоо сэтгэл зүйн тийм одоо сэтгэл дотор идэг биеийн гормонууд ингээ хоорондоо алалцдаг гэж. За яг энэ үед яадаг вэ гэхээр зэрэг бидний одоо тархин дотор тийм блок үүсчдэг, бүр ингээ хан үүсчдэг. Яг энэ хан үүссэн үед бид нар гадагшаа ингээд ямар ч өөрийгөө илэрхийлэх чадваргүй болоод ингээд бүр орчноос тусгаарлагдаад шийдвэр гаргах ямар чадваргүй болоод эхэлдэг. За энэ шийдвэр гаргах чадвар маань бүр байхгүй болоод ирэх юм бол энэ ч маш болохгүй асуудал болоод ирж байгаа. Хамгийн гол юм нь юу вэ гэхээр зэрэг яг энэ үед хүн хамгийн нэг муухай юм нь юу вэ гэхээр одоо тэр хүний хараас гонигддаг гэсэн шүү дээ. Тэгэхээр хараат байдлын хамаарал гэдэг юмны одоо тийм даавар ялгарч эхэлж байгаа. Энэ хараат байдлын хамаарлын даавар гэдэг маань уг нь бол стрессийн бус үед одоо нөгөө адреналин, серотонин энэ гэсэн дааврууд чинь биднийг маш гоё ингэж инээлгэж баяр баясгалантай байлгах дааврууд шүү дээ тий. Тэгээд стрессийн үед энэ гормонууд минь яадаг вэ гэхээр зэрэг бидний хин нэгэн хүнээс хайр нэгсэн. Заавал тэр хүнийг л одоо тэр хүнтэй л байхгүй болохгүй байгаа. Тийм байдлын одоо хараат байдлын хамаарал гэдэг юмыг бидэнд одоо хин нэгнийг өгүүлсэн ямар нэгэн юмыг одоо авахын сан гэсэн хүсэлд автуулсан. Яг л одоо архичин хүн архинаасаа яаж гарах гэж гинөө, тамхичин хүн тамхиа яаж хаях гэж гинөө гэдэгтэй адилхан тийм хараат байдлын хамаарлын тийм одоо төвшөнд авчиж чаддаг. Тэгэхээр яг нэг бодлон би тэр хүнийг авмаар байдаг. Нөгөө бодлон тэр хүн яваад өгсөн байдаг. Яг энэ үед яахаа мэдэхгүй бүр хүн өөрөө хэцүү байдалд орсноосоо болоод ингээд бодол дотор нь ингээд хавхлаг үүсчихдэг. Тэгээд тэр хүн юу ч бодож сэтгэж чадахгүй болчихдог. За тэгэхээр энээс яаж гарах юм бэ гэхийн тулд энэ дотроо унчаад эннийхээ эсрэг юу ч хийхгүй энэ хавхлаг дотроо хавчигчаад юу ч хийхгүй байх юм бол тэр хүн ерөөсөө тэр өвчин нэрвэгдээд ямарваа нэгэн байдлаар асуудал үүснэ гэсэн үг болж байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр зэрэг би нэг ном дээрс уншиж байсан л да. Нэг жоохон хүн ингээд аавтайгаа өвөөтөг юм байна. Өвөөтөг ингээд саадан дундуур ингээд зугаалаа явж исэн чинь маш их үертэй тийм жижигхэн горхи таарлж л дээ. Тэгээд аав нь өвөө за миний хүүсрээ гарчих гэсэн чинь өнөө хүүхд чинь ингэж харж ирсэн. Энэ эргэн айгүй юм уруу юм байна штэ. Тэгээ би жоох юм чи ингээ өсрээ гарахаараас чинь чадахгүй дунд нь унаад би хөвчүүл яах юм гэдэг өвөөдөө хэлдэг байхгүй. Тэгсэн чи өвөг нь хүүдэд тэгж хэлсэн маа. Минийхөө чи энэ ус руу унснараа чи эзэж өгөхгүй. Хүн ус руу унснараа өгдөггүй. Уснасаа гарч чадахгүй чи ямарваа нэг хэцүү байдалд орох юм бол чи үхэхтэй толд юм аа. Тэгэхээр энэгээр би юу хэлэх чинь гэхээр зэрэг ямарваа нэгэн байдалд бид нар одоо асуудал бэрхшээлд бол дандаа л бид нар орох болно. Амьдрал юм чи бид нарт ямар нэгэн даалга хүргэн бид нар юутай ч тулж магадгүй. Харин тэрнийхээ эсрэг юу ч хийж мэдэхгүй ингээд зогсчих юм бол бид нар үхэх аюултч хүрэх юм ба. Тэгтэрс зэрэг хамгийн одоо би танарт ярих гэж байгаа юм маань юу вэ гэхээр зэрэг хүн яг дурлсны дараа юм 3 үе шатыг одоо дурлсандаа хаягдсны дараа юм 3 үе шатыг туулж байгаа. Эхний үе нь бол гашуудлын үе. За гашуудлын үе бол угаасаа ерөөсөө л одоо юу гэдгийг дэрэн дээрээ толгоогоо тавиад уйлдаг ч юм уу хүн өөрийн биеийн онцлог тэгээ дээр нь нэмээд тухайн хосын харилцааны хэр удаан бас нөгөө хэр эрчимтэй байснаас нь болж тухайн хүнд ямарваа нэг өөрчлөлт гарч байгаа. Тэгтээрс зэрэг хэр удаан үргэлжлэх нь бол тухайн хүний асуудал. За би бол ер нь ихтлээгээд нэг 4-6 7 хоног өгөөрэй гэж би хэлнэ. Тэрнээс ихтэх юм бол ер нь асуудалтай болоод ирж байгаа. Яагаад гэвэл зэрэг нөгөө усан дотор унчаад гарч чадахгүй өөрийгөө бүр ингээд хэцүү байдалд оруулаад өөхөх аюултч хүргэж магадгүй өөрөөр хэлбэл тэрнээсээ өвчин аваад бүр болохоо байж байгаа гэсэн үг. Нэгдүгээр тийм байна. Хоёрдугаар нөгөө талаар юу гэж тайлбарлаж болох вэ гэхээр зэрэг хэрвээ чи өөрийн хүчээр эндээс гарч чадахгүй бол чиний сэтгэл зүйд аль хүүхэд байхаас шалтгаалсан, аль эсвэл ээж аваас авсан ямарваа нэгэн буруу одоо тийм итгэл үнэмшил гэж хэлдэг тийм ээ. Ямарваа нэгэн буруу код
програмчлал суулгаччихсан байдгийг. Миний биш те ээж аваас авч ирсэн. Яг энэ юма бид нар олж цаашаа явахгүй бол бид нар яг тэндээ бас ингээд өөх гэд бүгээд байдаг бас нэг тийм муу талтай байдаг. Тийм учраас энийг олж мэдэх хэрэгтэй байгаа. За энэ гашуудлын үе гэдэг маань ер нь 4-6 7 хоног гэд бодчих. За гашуудлын үеийн дараа юу вэ гэхээр зэрэг гашуудлынхаа үеэс гараад хүн яадаг вэ гэхээр өөрөө өөрийгөө хайрлаад тэр өрөөлийг санаад байгаа тэр их энерги те өрөөлд өгөх гээд одоо хүсээд байгаа тэр их хайр эсвэл өрөөлөөс хайр авах гээд хүсээд байгаа тэр их одоо тэр хоосон хүлээлтээ өөрөө өөртөө өгч эхэлж байгаа. Өөрөө өөртөө өгөөд эхэлнэ гэдэг чинь өөрөө өөрийгөө хайрлах процесс явж эхэлж байгаа. За энэ бол 2 дугаар үе. За 3 дахь үе нь юу вэ гэхээр зэрэг бидний 3 дахь үе нь юу вэ гэхээр 3 дахь үе дээрээ хүн за энэ харилцаа тий яагаад үгүй болов? Энэ харилцаанд яг үннийг хэлэхэд мэдээж одоо тухайн хүндээ анхандаа бол ерөөсө бурууг өгч чадахгүй л өнөө хүнийг одоо санаж исэн бол яг энэ 3 дахь үе дээр тухайн хүнд байсан алдаа дутагдлыг олж харж эхэлж байгаа. Алдаа дутагдлыг нь олж хараад энэ хүн чинь надтай ярилцлаггүйгээр надаас цухтаа явцсан юм шүү дээ тий. Гив гинтхэн надтай уулздаг байснаа надаас болоод өөр хүнтэй явна гэдэг чинь надтай асуудлаа шийдэж чаддгүй энэ хүн чинь шийдвэр гаргах чадваргүй хүн байна. Шийдвэр гаргах стресс үе цухтдаг хүн байна. За тэгвэл би дараагийнхаа юм дээр ингэж болохгүй юм байна. Би бас тэр хүнтэй ингэж тий өөр нэгэн хайр дээр яг ийм байдал гаргаж ирсэн. Энийгээ би засах хэрэгтэй юм байна. Би одоо стресс үед ийм байдалд ордог юм байна. Энийгээ засах хэрэгтэй юм байна гэд өөрөөр хэлбэл яг суралцах үе гэдэг юм гарч ирж байгаа. Энэ болохоор 3 дахь үе буюу суралцах үе. За тэгээд та нарт яг энэ түргэн тусламжийн гэсэн би та нарт тийм 4 арга замыг зааж өгье. Энэ болох дээр зэрэг за эхний үе буюу гашуудлын үед бол эхний 2 аргыг хэрэглээрэй. За хамгийн эхний одоо 1-р арга болох дээр зэрэг ерөөсөө 4-6 7 хоногт яаж иж байгаа тэр хүнтэйгээ ердөөсөө битгий холбоо барь. Холбоо барих гэж битгий ерөөсөө хичээ. Яагаад ихтер зэрэг холбоо барьснараа чи яг үндэ өөртөө сайн юу ч авч чадахгүй. Арай ч юу гэж ингэж сэтгэлэн барьж исэн тийм сэтгэл маань улам сэтрээд тухайн хүнийхээ зургийг харж хараад уйлаад тэ ингээд янз бүр юм болоод гараад ирдэг. Тэгтэр зэрэг 4-6 7 хоногт өөрөө өөртөө тэр хүний фейсбુક байдаг байна уу, имэйл хаяг байдаг байна уу, утас байдаг байна уу бүх юмыг хаяад өөрөө өөртөө тийм өөрөө өөртөө уулзралах цагийг өөртөө өгөх юм а. Ингэснээр 2 сайн талтай. Хамгийн 1-р сайн тал нь чи өөрөө өөртөө цаг өгснөөрөө чи өөрөө өөрийгөө мэдрэх боломжийг өгч байгаа. 2 дахь сайн тал нь юу вэ гэхээр ялангуяа хин нэгэн 2 хүний хооронд ингэж одоо тэ явж байгаад нөгөө хүнээ сонгоод чамайг сонгоогүй тохиолдол тийм тохиолдлууд зөндөө байдаг. Одоо өөрөөр хэлбэл хин нэгний 3 дахьч болсон байх тохиолдол аль эсвэл бүр 3 дахьчийг дагаж яваад эхнэрээ орхих тохиолдол салалт гэсэн бүх юмны ард ямарваа нэгэн байдлаар тухайн хүний тий дараагийн эмэгтэй юм уу эрэгтэй хүлээж байгаа тохиолдлын үед бол энэ 2 дахь үе дээр бол тэр хүнд өөрийгөө мэдрэх бас боломжийг өгч байгаа. Тэрний юу их тэр зэрэг магадгүй өнөөдөр тэр хүнтэйгээ муудалцахаар чам дээр ирэл ингээл эхнэртэйгээ гоё байжснаа эхнэртэйгээ муудалцахаар өнөө хүн дээр очивол анхандаа бол одоо юу гэдгийг яг тийм ирчүүд чинь 2 талаас авах хэрэгтэй юм аваад ингээл дуртайдаа яваад байгаа. Яг ийм үед нөгөө хүнээ би шийдлээ гэд явсан үед нь явал 4-6 7 хоног явал магадгүй тэр хүн дээр очисон юм. Үгүй би биш юм байна. Энэ хүн биш юм байна. Чи байсан байна гэдгийг олж мэдрээд ирсэн тохиолдолд окей тэгвэл одоо ийм арга хэмжээ авна гэд өөрийнхөө юмыг хийж эхлэх юм ба. Тэр болтол ерөөсөө явал 4-6 7 хоног аль болох тэр хүнтэй ямарваа нэгэн байдлыг ерөөсөө одоо энгийн харилцаанд ч орох гэж оролдоод хэрэггүй. Зүгээр л орих. За энэ дээр бас нэг би нэг юм хэлье. Тэрний юу вэ гэхээр зэрэг бид нар одоо маш их хэлдэг болсон л доо. Залуучууд ялангуяа тий. Бид нар найзууд үлдчихэж байгаа гэж ярьдаг болсон. За найзууд үлдэх гэдэг юмыг аль болох заавал хийх гэж оролдоод хэрэггүй. Найзууд үлдэх гэдэг юмыг та хоёрын хооронд хүүхэд аль эсвэл нэг дор ажилдаг, аль эсвэл одоо юу гэдгийг нэг байранд амьдардаг ч юм уу тий. Заавал тохиолдоод идэг, заавал уулзалтаад идэг тийм одоо учир шалтгаан байхгүй бол тэр хүнтэй заавал найз үлдэх албагүй. Яг үннийг хэлгээд орчин үеийн хүүхдүүд маш бид хоёр найзууд үлдчихэж байгаа гэж хэлдэг. Тэр нь юу вэ гэхээрс өөрийгөө хуурсан хууралт байдаг. Хизээ нэгэн цагт ингэж харж байгаа энтэйг болохгүй л ингэчэндээ ч юм ингээд би бинтэйг on off гэд ингээд яваад идэг болчдаг тийм хүүхдүүд байдаг. Тэр тэгснээрээ яах вэ гэхээрс өөрийнхөө сурах юмыг ерөөсөө сурч чадаагүй, шийдвэр гаргаж чаддгүй тэр байдлаа л өөрийнхөө тархинд олон батжуулаад идэг. Тэр нь бас л нөгөө муу дадал зуршил. За энэ 4-6 7 хоног гэдэг нь бас дадал зуршилтай холбоотой юм байна заяа.
Яагаад гэвэл зэрэг хүн хамгийн багадаа 28 хоног, за дээшлвэл 49 хоног, за тэрнээс цаашлбал 6 сарын дотор хүн ямарваа нэг юм дадал зуршлуулж тогтдог. Тэгэхээр яг хуучин дадал зуршлыг зөв дадал зуршлаар солихын тулд өөрөөр хэлбэл энэ хуучин X-ийг явуулж дараагийн шинэ хүнийг өөртөө авчрах ч юм уу, эсвэл өөр шинэ амьдралын шинэ хэв маяг оруулахын тулд чи яах вэ гэхээр зэрэг яадаг ч гэсэн 4-6 7 хоног тэр хүнтэй өртөөсөө холбоо барихгүй байхыг хичээ. Тэр шин дадал зуршилд ор. Яг энэ үедээ чи өөрөөсөө асуу. Би юу н тий яагаад ингэж энэ хүн нэггүй болов хүчих гээд байгаа юм. Би юу н өмнө нь юу хийдэг байсан юм болоо гэд ингэж өөрийгөө ингэ. За энэ болох тэр зэрэг тэртээ тэргүй чи ингэж уйлал ингэж хэвж байгаа үед бол чи дараагийн алхмыг бодох сөхөөг байна. А чиний хичээх систем 4-6 7 хоног холбоо барихгүй гэжээ. За хоёр дахь арга зам. Хоёр дахь алхам. Хоёр дахь алхам нь юу вэ гэхээр зэрэг хамгийн түрүүнд өөрийг чинь хамгийн их ойлгодог. Магадгүй ээж аав чинь чамайг ойлгодог байж болно. Их ч ах чинь эсвэл найз нөхөд ч ойлгодог байж болно. Тэр хүмүүстэй өөрийнхөө сэтгэлийг илчлээ. Бидний хамгийн нэг муухай юм сэтгэлээ илчилж сураагүйгээс болоод бид нэр дараагийнхаа амьдрал ерөөсөө нуун дарагдуулах гэдэг юм хийдэг. Мэдрэмж гэдэг ямыг бид нар сэтгэлээ нээж онгойлгосноор бидний хин нэгэнд ил болгодог. Тэр юма ярьж чадаагүй хүн дараагийн амьдралдаа дахиад нөгөө бэлтгэгдээгүй байдлаар ороод хинтэй ч юу ч ярьж чадхаа байждаг. Өнөөдөр миний сэтгэл өвдөд байгаа учраас би жоохон гэдэг зөвхөн дууга байгаад ажиллаа хийх байх шүү. Та нар намайг ойлгоорой гэд хинт ч хэлж чаддаг байх хэмжээний болох ёстой. Тэрийг хэлдэггүй. Яасан мэддэхгүй нэг л муухай ааштай хүн. Гэртээч гадаач тийм болчдөг. Тэгэхээр яг энэ байдлаас гарч сурахын тулд одооноос бүр нялх хүүхдүүд дээр анхны хайртайгаа уучраад ирэхээс нь эхлээд ийм аргуудыг та нар хүүхдүүдгээ хэрэглээд сурчих хэрэгтэй юм ба. Тэгэхээр гэр бүл найз нөхдөдөө ярилцсан. Гэр бүл найз нөхч чинь хизээ нэгэн цагт чи хитрхи өнөө хүнээ яриад уйлаад ингээд бүр хитрхи ихтэй дэрвэл тэд нар эхэндээс чамайг сайхан сонсгол байх л та тий. Сүүлдээ юу ядаргаатай юм бэ? Дандаа энэс өөр ярих юм байдгүй юм чиж айши гэд ингээд ууралж эхэлж магадгүй. Тэгэх юм бол энэ юуны одоо сигнал вэ гэхээр за миний гашуудлын үе байх ёстой хугацаанаас хитрээд байгаа юм байна. Би тэгвэл одоо мэрэгжлийн хүнд хандах ёстой юм байна. Би ч маш эмзэг хүн юм байна гэдгээ чи өөр дээр олж мэдрэх жишээ тий. Тэгээд мэрэгжлийн хүнд хандаад окей би яг ингээд одоо ингээд сэтгэл өвдөд байгаа үед би зүрхээ сэтгэлээ тайвшруулах ямар арга байж болох вэ гэдгийг тэр хүнтэй мэрэгжлийн хүнтэй ярьж одоо хамтран ажиллах тийм боломж чамд гарч байгаа. За 3 дахь үе юу вэ гэхээр зэрэг эргээд ингээд баг багаар амьдралд хөл тавиад одоо энгийн амьдрал, өдөр тутмын амьдрал гэж хэлж болно тий хөл тавиад өөрийгөө хайрлах процесс гэдэг юм явагдаж эхлэх үе. За энэ процесс эхлэх үед яах вэ гэхээр зэрэг чи яг үндэ тэр хүн байгаагүй үед би хэн байсан бэ гэдгийг өөрөөсөө асууж эхэлнэ. Тэр хүн байгаагүй үед би ер нь хэн байсан? Яагаад би тэр хүний төлөө ингэж уйлаад байгаа? Тэр хүн ирэхээс өмнө би өмнө нь юу хийж ирч хүч зориг, урам зориг тийм юм авдаг байсан. Эсвэл тэр хүн ирснээр надад хийж амжаагүй ажил юу байгаа гэд ингээд бүр шал ундаа юм хийгээд ингээд өөрийгөө хайрлаад тэр хүнд уйлж шаналж байгаа энерги өөртөө зарцуулж эхлэх жишээтэй тийм ээ. За тэгээд өөртөө зарцуулж эхлэхийн одоо бас нэг хамгийн гоё одоо юм юу вэ гэхээр зэрэг хүн өрөөлийг хайрлах хэрэгтэй. Өрөөлийг хайрлах гэдэг нь яг ийм үед одоо гудамжинд байгаа нохой хоолдог ч юм уу тийм ээ. Аль эсвэл асрамжийн газарт очиод хүүхдүүдэд нэг ном уншаад өгөх ч юм уу. Ер нь те яг хайр хэрэгтэй хүмүүст би бас хайр өгч чадах юм байна гэдгийг мэдрэх тэр процесс. Магадгүй чи олон дүү нартай бол эгч нартай ах нартай бол хүүхдүүдийн нэг өдөр харж өгöd хүүхдүүдийн хараад энерги авах ч юм уу юу ч байж болно. Хамгийн гол нь хин нэгэнд би чинь бас хэрэгтэй хүн юм байна гэдэг тэр мэдрэмжийг авах мэдрэмж бол хамгийн гоё мэдрэмж. Тэгэхээр яг энэ бол өөрийгөө хайрлах маш том арга байдаг юм аа. Тэгэхээр хин нэг хайрл. За тэрний одоо 3 дахь одоо 4 дахь зам маань юу вэ гэхээр зэрэг одоо бид нар 3 дахь үе рүүгээ орж байна. Энэ маань яг өнгөрснөөс суралцах үе. Бид нар өнгөрснөөс суралцах үеийг ерөөсөө хийдэггүй. Ер нь бол монголчуудыг яг хараад хахад бид нар гашуудлын үе гэдгээ л өнгөрөөдөг. Гашуудлын үеэ өнгөрчхөөрөө бид нар бүх юм болчлоо гэж бодоод яг үндэ өөрийгөө хайрлах дээр нь нэмээд өнгөрснөөс суралцах гэдэг энэ сүүлийн хоёр алхмыг ерөөс тас орхиж хайдаг. Тийм болохоор бид нар буцаад үр хүүхэдтэй анхны хайрынхаа үед ээж нь тэгдэг байлаа, ингэдэг байлаа. Өөстө наа чи амар өвддөг. Ээж нь тэгэхээр ингэсэн тэгсэн гэд зөвлөж ярих юм байхгүй болчихдог. Тэгэхээр яг энэ ямыг бид нар өөртөө байлгаад аль эсвэл
нөхөр нэг өөр хүүхэнтэй холбогдлоо ийм үед би яах вэ? Яг энэ мэдрэмж гарч ирнэ. Та хоёрын буцаад нийлнэ үү, буцаад сална уу хамаагүй. Яг энэ мэдрэмж гарч ирэх үед би өөрөө өөрийгөө яах вэ гэдэг тийм алхмуудаа мэдэрхий байждаг. Тийм учраас яг энэ үе дээр одоо 3 дахь үе дээр нь буюу одоо та нарын хувьд 4 дахь алхам хийж байгаа тийм 3 дахь үеийн 4 дахь алхам болохоор өөрөөсөө суралцах, өнгөрснөөс суралцах юм ба. За яг энэ үед хэрвээ та нар бичдэг бол бичээд үзэх хэрэгтэй. Бичээд юуг олж хардаг вэ гэхээр зэрэг энэ хүн бит хоёрын амьдрал яагаад энэ хүн бит хоёрын хайр дурлал яг яагаад бүтээгүй юм бол гэдгийг олж харж эхэлдэг. Энэ үе дээр тухайн хүнээс одоо юу ч байдгийн те нэрээ энэ хүний араас би шаналал байсан чи энэ хүн чинь ямар ч надад одоо би чамайг шийдэхгүй би өөр хүнийг шийдлээ гэж хэлэхгүйгээр ямар юу ч хэлэхгүйгээр заримдаа явцсан хүмүүс байдаг. Тэнгууд тэр хүн юу гэж боддог вэ гэхээр ёо энэ намайг тий ямар амар шийдвэр гаргаад явчихваа надад ямар ч одоо боли сали нийли гэдэг нэг ядаж яриа хийхгүйгээр явчлаа штэ гэж ингэж араас нь уйлдаг. Яг үнэн хэрэгтэй тийм хүмүүс чамд ямар сигнал өгж ийнэ вэ гэхээр би шийдвэр гаргаж чаддаг хүн биш ээ. Би асуудал гарвал стресс болол цогтчдаг хүн гэдэг тийм шийдвэрийг өгч. Тийм сигналыг өгч байгаа. Тэрнээс яхав чи юу сурах хэрэгтэй вэ гэхээр за дараагийн хүнтэйгээ би уулзрахдаа анханасаа хин нэгэндээ хизээж гост гэдэг яг энэ байдлыг бол хайр дурлалын одоо тийм ухагдах нь гост нь болох гэж хэлдэг байхгүй яг сүнс шиг ингээд тэгээ зураг шиг бүсгүйгээ дуу хүртэл Монголд идэг штэ тий яг тэрэн шиг зүгээр л ингээд нэг л сүнс юм шиг нэг л өдөр алга болчихдог. Өстө зургийг үлдээл алга болчих. Тийм үйл явц болдог. Тэгж хүмүүсийг сэтгэлээр унагадаг тийм ээ. Тэгэхээр яг ийм үед нь энэ байдалд орохгүй тул би дараагийнхаа хайр дурлал дээр за хоёулаа хин хинийгээ гостнуулахгүй хин хинийгээ ийм шаналлд унахгүй хоёулаа анханасаа ярих юм а ингэж яри би ийм хүн учраас ийм хүн хүсэж чинь чи ийм хүн учраас тэгээ шүү миний өмнөх амьдрал ингэж болохгүй байсан бүтлгүүцэн энэ алдааг би чаддгүй юм байлаа чи тэгэх ёстой гэсэн яг жинхэнэ өмнөх харилцаанаас суралцах юм явагдах хэвээр бид нар тийм 2 дахь буюу 3 дахь алхам буюу одоо нөгөө өөрийгөө хайрлах, дээр нэмээд өнгөрснөөс суралцах гэдэг алхмыг хийхгүйгээсээ болоод энэ хүн надад таарсангүй. За дараагийнх гараад ирнэ л эцгээд яваад өгдөг. Дараагийнхтайгаа яах вэ? Яг энэ алдаанаас болоод дахиад салдаг. Хизээч ярьж энийг ямарваа нэгэн байдлаар шийддэггүй. Шийдэхгүй ингэж явсныг би тэгээд хайсцсан тэгэл болцсон гэд ингэ яваад өгдөг. Тэгэхээр яг хамгийн чухал юм юу вэ гэхээр тэр өнгөрснөөс суралцах, өөртөө ажиллах тэр хэлбэр юм ба. Хүн ерөөсөө өөртөө ажилтгүй. Яг энэ үед чи өөрөө хин бэ гэдгийг олж мэдэж авна. За энэ 3 дахь үе буюу одоо яг өнгөрснөөс суралцах үе дээр хүн бэрхшээл болгоны дараа бэлэг байдаг юм байна гэдгийг маш тодор олж хардаг. Чи ийм үеийг даваад гарчих юм бол чи өөрийгөө бүр хамгийн ихээр мэдэрдэг болчихно. Чи стрессийн үед би хүнтэй яаж харилцдаг вэ? Надаас ямар стрессийн үеийн одоо тийм шинж тэмдгүүд илэрдэг вэ? Би энэ шинж тэмдгүүдээ яаж дарддаг вэ? За ингээд гараад ирэх үед би одоо тийм өөрийгөө сонсдог дасгалаа хийж шүү, тогшилтын аргаа хэрэгжилж шүү, тэгч шүү, ингэж шүү, аль эсвэл одоо тийм аргыг хэрэгжилж шүү гэд бүр ингээд одоо ёстой нөгөө нэг аптека тэгээд явдаг хүмүүс байдаг ч заримдаа цүнхэндээ ингээд аптекнууд яг тэрэн шиг чи сэтгэлдээ өөртөө туслах бүх юмны түүлс буюу арга хэрэгслийг аваа явж идэг болчтой. Тэгэхээр энэ бол маш чухал тийм сэдэв байгаа. Тэгэхээр та нар хэрвээ ямарваа нэгэн байдлаар салтын дараах буюу бүтлгүйтгэлийн хайрын дараах тийм сэтгэл шаналлалтай учрах юм бол энэ аргуудыг хэрэглэн дээр нэмээд үр хүүхдүүд дээр бас ингээд заагаа сургаад хэрэглэх тийм боломжтой байгаа юм. За тэгээд өнөөдрийн хичээлээ би үгээр дуусглаа. Та нар минь хэрвээ асуулт байвал энэ видеоныхаа доор бичээрэй. Би ер нь сард нэг удаа асуулт хариултын лайв гэдэг юмыг хийн. Тэгтээ зөвхөн видеотой хамааралтай асуултуудад хариулах болно. Та нарын ойлгоогүй аль эсвэл гүнзгийрүүлэн асуусан асуултуудад хариулах болно. Энэ нь бол боломжийг ашиглаад та нар өөрсдөн дээрээ асуултуудад хариулт авах боломжтой шүү. За тэгээ өнөөдрийн хичээлийг дуусглаа. Тэгээ дараагийн хичээл болтол та нартай баяртай гэж хэлье да. Баярлалаа.